За сайн байцгаана уу. За өнөөдөр болохоор 2025 оны 6 сарын 7-ны өдөр амралтын өдөр болж байна. Тэгээ манай энд болохоор нөгөө Христийн шашны одоо баярын өдрүүдийг тэмдэглээд өнөөдрөөс эхлээд хагас өдөр, бүтэн сойдор, нэгдүгээр өдөр гэдэг нэг 3 өдөр амарч байгаа. Яг уг үндсэн юу юм бэ гэхлээр мэдээж улаан өндөгний баяраар Иесус Христийг цаазалсан. Тэгээд дараа нь сайхныг тэмдэглэсэн тэр удаан амралтын өдрүүдээр яасан гэхлээр одоо нэг оршилсан газраас Тэнгэрлөө те ингэж явсан гэж байгаа. Тэгээд яг одоо энэ тэмдэглэж байгаа баяр нь ихлээр буцаж одоо тэр нэг спиритуал тийм ээ тиймэрхүү юм газар дээгүүр хөдөлсөн гэж ингэж ярьж байгаа. Тэгэхээр тийм юм тэмдэглэж байгаа юм шиг байна. Яг нарийн учрыг нь бол би сайн хэлж мэдэхгүй л байна л да. Тэгээд нөхрөөс асуусан чи ерөнхийн нэг тоймт тийм хэлсэн. Өөрөө шашны өмбөлөх болох биш болохоор нэг сайн бас мэдэхгүй байх шиг байна. За тэгээд мэдсэн ч нэг надад хамаатай биш гэж бодсон юм уу яасан тийм. За тэгээд хамгийн чухал нэг өдөр илүү амарч байгаа нь сайхан байна л гэж хэлсэн нийтдээ. Ажлынхнээс асуусан чи бас нэг за амарч байгаа нь сайхан байна. Ер нь бол шашныхны тэмдэглэлд баярал гэж тэгжсэн. Тэгээд ингээд амраад эхэллээ. Өнөөдөр 3 цагаас бүх дэлгүүрүүд, бүх үзэр үйлчлэгээний газар бүх юмуд хаасан. За тэгээд телевизээр яг концертнууд, за тэгээд шашны юмнууд, за тэгээд янз бүрийн юмнууд гараад одоо хөдөө юу гэдэг лагерт энэ байшинтай хүмүүс нь лагерийн байшин руу явж ах шиг байна. Уул хатаараа зугаалж ах шиг байна. Тэгээд янз янзаар л амарч аялж эхэлж ах шиг байна л та. Тэгээд битэрийн үед гэвэл түрүүчийн амралтаараа Осло яваад ирсэн болохоор энэ удаа гэртээ ингээд амарч байна. Уг нь яг зуны их нээлттэй хийгээд майхантай битэр чинь нэг намар хаалт гэдэг юм хийдэм да. Тэрүүн шиг адилхан зуныхээ нээлттэй хий гэж бодсон чинь жоохон бүрхийг бороотой сэрүүхэн тэгээд салхитай иймэрхүү онцгүй нь тэгэхээр гэр орондоо ингээд тэмдэглээд өнгөрүүлээ гэж ингээд шийдлээ. Тэг яг мэдээж хоол хүнсээ цуглуулж аваад ингээд өнөөдөр сайхан ингээд гэр орондоо хоол ундаа хийжтэй амарч байна. Тэгээд яг миний жин нэмэгдэт байгаа болохоор би бас мэдээ алхахгүй бол болохгүй гэдэг бас алхалтаа үргэлжлүүлэл явж л байна. Гэхдээ миний энэ алхалтанд яг бие организм маань тасан зогссон болохоор нэг чин хасалтанд бол нөлөөлөхгүй байна. Гэхдээ сэтгэл зүйн үед гэдэг юм уу эсвэл ямар нэгэн байдлаар бас нөлөөлж л байгаа хальтаа мэдээж эн чин хөдөлгөөн хийж л байгаа юм чинь. Би нэг ингээд нэг гүүр тойроод алхахад 6 км-ийн буюу 11,000 алхам хийдээ. За өдрийнхээ алхалт нэртэй нийлэх юм бол нэг өдөрт нэг 13-аас 14-5 мянган алхалт хийгээд байгаа гэсэн үг. Тэгээд энэ алхалтыг хийгээд одоо сүүлийн их олон жил ингээ хийж байна да мэдээж. Тэгэхээр их сайхан ийм таатай ийм мэдрэмж надад төрөөд итгээ. Би урд нь олон улсын байгууллагт ингээ ажиллаж исэн. Би одоо бодоод итгээ би ч гөөмс залах байжтэй гэж бодоод одоо нөгөө контор руу ингээ явхад нэг за нэг сайн л бол 300 м л газар байгаа байхгүй. Тэгсэн чи би яадаг байсан гэхэлэр машин ирээд тэгээ би машиндаа суугаад контор дээр очдөг гэсэн ингээ боддоо. Арай л амар залах байсан байгаа байхгүй юу. Тэгээд нэг тэр үед авсан тарга хүч маань тэгээд ерөөсө буухгүй асааргаад өнөөдөр хүрчээд байгаа. Тэгэхээр тэр хооронд алхаад тэгэл ингээл нэг цаг агаар шороо мороо гэд ховдод их шороотой тийм байдаг гэсэн болохоор бас ингээл хоёрын хооронд гэл ингээ боддог байсан хаах. Буцаж ирэхдээ бол мэдээж алхаал ярьдаг л те. Тэгээд иймэрхүү халахалдаг үе маань нэлээд тогтворчсон энэ нориог тэрсэн хойноо сүүлийн одоо 7-8 жил болж байгаа. За тэрнээс өмнө бол алдаг оног алхаад нөхөртөөгөө уулан булаар явдаг гэсэн. Тэг миний өвдөг муу болохоор ерөнхийдөө өндөр юмроо авирч чадахгүй. За авирсан ч гэсэн буухтаа маш хэцүү иймэрхүү байдал үүсчтэй. Тэгээд автаа газар алхвал илүү арай нэг таатай юм шиг санагдаад тэгэд ганцаараа алхахаар ингээд янз бүрийн юм бодоод хийх юмаа төлөвлөөд тэгээ өөрийгөө ингээд чагнаад ингээд бас эвтэйхэн юм айтайхан юм таатай байдаг. За тэгээд энэ нариугууд бол яг ерөнхийдөө маш их алхахтайг одоо ингээд та нар хүүхдүүдийн чимээ шугныг сонсож байгаа те хөлбөмбөгийн талбайнууд, волейболын элсэн талбайнууд ч гэдэг юм уу ийм юмнууд нь байгуулсан. Тэгэл энэ нээлттэй байж идэг. Тэгэл ингээл туртай үед тоглоал ингээл өдөржингөөл бараг гадаа бичиж байгаа. Бид нэрээ хүүхдүүд чинь зэр юу юм уу зэрэнцэг үлээ юу юм уу үлээ те
нэг бөмбөгцөөл тэгэл өдөржин л гадаа ингээл нөхсрөө цараас юм гэртээ дуудуулж иж орж ирдэг гэсэн шүү дээ. Тэрнтэй адилхан юм нориг хүүхдүүд ер нь бол ихэнх нь гадаа ингээ байх юм. Тэгээд энэ нь их одоо юу гэдгийг бие махбодын өсөлтөнд нь сэтгэл зүйд нь за янз бүрийн юмнаас хол байхад нь нөлөөлөд ах шуган. За мэдээч яг энэтэй зэрэгцээд гэртээ суугаад шигдээ суугаад компьютер тоглоод таргалаад хоолны одоо зохицуулахгүй амтан шимтээ идээд байгаа ийм юм бол мэдээж байгаа л та. Гэхдээ дийлийнх нь бол тэгж ах шиг байна. За тэгээд би нүгээрээ юу хэлэх гээд байна гэхэлэр манай хүүхдүүд ирсэн жилдээ юм одоо гадаа цаны юмнууд байнга явчихна. Тэгэл усан цэлтэм явна. За тэгэл одоо сургууль эхлэх тарах гэх юм 2 хоногор энтер ингээл хүүхдүүд авал явчихдаг байхгүй эцэгчүүд нь. Тэгэл тэрэнд нь бас их түүртдэг юм байсан. Эцэгчүүд бол эцэгчүүд бол байнга дагаа явчихдаг. Тэгэхээр иймэрхүү юмнуудаас болоод хүүхдүүд ингээд гадаа цагаан гартаа тасан зогсох те өлчир чирэг болох. За мэдээ цэцэрлэгийн насны хүүхдүүд гэдэг чинь гадаа бүр шавартай л цастаач байсан гадаа борооч орж исэн гадаа ингээл яг тохирох хувцас өмсцэн ингээл гадаа байж идэх байхгүй юу. Тэгэд энүүндээ их тасан зогсчихдаг юм байна. Тэрнийхээ хэрээр их эрүүл чирэг байдгийн болов гэж ингэж би бодоод байгаа. За гаднаас ирсэн хүмүүс бол ихэнх үедээ тэр цаг арт нь хүүхдүүдэн тасах гэж нэлээд юм болд юм шиг. Тэгээ юундаа бол тасаад гайг болчдаг. Тэгээд иймэрхүү биеийн тамирын хичээлүүд байна. За биеийн тамирын хичээл нь бол үнэхээр том гоё сургууль болгон спортын заалтай. Тэгээд янз бүрийн байдлаар уралдаан тэмцээнүүд байнга явдаг. Иймэрхүү явдаг. Бүр тэр битэл ахлах сургуулийн хүртэл мэрэгжлийн сургуулиуд байдаг гэсэн бүр ингээд та нар мэдэн штэ уулна өндөр дээрээс өсөрч хараадаг юм байдаг. Цанын гүйлтэгч гэдэг юм уу, биатлоноч гэдэг юм тусгайлсан ийм ахлах сургуулиуд, спортын ахлах сургуулиуд байдаг гэсэн. Тэгээд тэрүүндээ очиод тэндээсээ мэрэгжлийн одоо авьяас чадвараараа шалгарсан хүмүүс нь ингээд том уралдаан тэмцээнд ороод явдсан байна гэсэн ийм ойлголтыг авсан байгаа даа. Тэгэхээр энэ бол үнэхээр гайхалтай юм систем юм шиг санагддаг. Тэгээд ингээд багаас нь хүүхдийн авьяас чадварыг ингээд нээж олоод тэгээд тэрийг гүнзгийрүүлээд тэгэл одоо өвлийн олимпик гэх ч одоо нориогийн өмнө гарах улс бол баг байхгүй шүү дээ тийм ээ. Харин одоо зуны олимпиад гэхлээр яг нориог бол нэлээ одоо юу гэдгийг хойгоор байдаг гэсэн чинь сүүлийн одоо 10 жил дотор бүр ингээд цөмрөөд ороод ирж байгаа байхгүй юу. Тэгэхээр бид нар мэддэг те одоо зуны олимпик гэхлээр дандаа л нэг хар царайтай хүмүүс л ялангуяа гүйлтэнд төрүүлж яадаг бүх юмд л төрүүлээд ингэж идэг. Гэтэл сүүлийн энэ жилүүдэд гэвэл одоо Норвегийн залуучууд ингээд төрж ингэж орж ирээд олимпийн дэлхийн рекорд ийм юмнуудыг эвдээд явчихна. За тэдний чи одоо яаж амжилтанд хүрээд байгаа гэдэг чинь телевизээр ингээд бүр баримтат кино байдлаар ингээд гаргахад үнэхээр шинжлэх ухаан дээр тулгуурлаад байхгүй юу. Дасгалжуулагч нар нь яадаг гэж бүр тэр тамирчнаа амжилтанд хүрэхин тулд бүр мэрэгжлийн тэр физиологийн спортын анагаах ухааны сургуулиудад орж төгсөөд тэгээд гүйж ирснийхэн дараа шууд шинжилгээ аваад цусандах одоо лактатын хэмжээний үзэд тийм ээ. За тэгээд одоо бусад бүх цусны шинжилгээнүүдийг аваад ингээд бүр жинхэнэ шинжлэх ухааны үйлдэлтэй бэлтэж байгаа юм. Тэрний үр дүн ч гэсэн одоо ингээд харагдаж байна. Өчтөр юу гэж би бодоо сууж исэн бэ гэхээр энд нийтийн биеийн тамир гэдэг юмыг маш их юм төлхөө хөгжүүлэх юм байна. Тэгэхээр нийтээрээ биеийн тамиртай сайн байгаад эхлэхээр тэр дотроос ингээд жинхэнэ авьяастай шилдэгүүд нь шалгараад гараад ирдэг юм байна. За тэр хүмүүсээ бол үнэхээр хангасан шиг хангадаг. За тэгээд хангаад бусад улс орнуудад одоо өндөр том клубүүдэд ингэж сургадаг. Жишээлх юм бол та нар хөлбөмбөг үздэг бол мэдчихээд одоо Манчестер Сити гээл тий одоо Барселона гээл Милан гэдэг ч юм уу эсвэл Германы багууд Бээжин за тэгээд Арсенал гэдэг тий иймэрхүү одоо том хөлбөмбөгийн баян клубүүдэд нөгөө тэр эзэдүүд нь ингээл спорт хөгжсөн газруудаар явбал одоо авьяастай хүмүүсийг түүж авдаг гэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ багаас нь харж байгаа тийм авьяастай хүмүүсийг түүж аваад тэгээд туслах ч юм уу бэлгэл хангагчаар тоглуулж аваад тэгээд өсөж өндөлгээд тэгсэн хооронд том клубүүд худалдагддаг гэж байгаа. Тэгэхээр энэ бол одоо үнэхээр өчтөрийн тоглолтын дээр гарч байгаа. Өчигдөр бол Норвегийн баг Италийн багтай тоглосон. За Италийн баг бол мэдээж хөлбөмбөгийн дэлхийн эхний 10 бичигдэг одоо үеийн шилэг тамирчдаараа алдартай юм баг байгаа байхгүй юу. Гэтэл Норвег бол хизээч тийм түүхэн амжилт бол их үзүүлж байгаагүй. Ер нь бол муу суул талтай.
Гэтэл өчигдөр Ослод болсон төв цэнгэлтэхэд болсон ийм одоо дараа жил нөгөө хөлбөмбөгийн тэмцээн болох ч шүү дээ. Дэлхийн хөлөө Европ ихчлээ тийм ээ. Тэгээд тийм тэмцээнд одоо шалгалтууд нь явагдаад ирж байгаа. Тэгээд тэр тэмцээний одоо нэг зоонд шалгарсан Италийн багтай тоглосон. Мэдээж хүн болгон Италийн байгааг хожих байх гэж бодож исэн байхгүй юу. Гэтэл яасан гэрч бүр 3-0-оор хожиж байгаа. Яг хөө бороо ороо цагаагаар хүүтэн нөлөөлж ингэсэн ч гэсэн тэнд яасан бэ гэхээр нөгөө клубүүдэд тоглож исэн Норвегийн шилэг тамирчсан буцаж нэрээд нэгдээд тэгээд өөрийнхөө клубт тоглоод эхэлчихэж байгаа. Тэгэхээр энэ юу харуулж байна гэхлээр үнэхээр одоо мундаг тоглоомч тэгээд ингээд тэр клубээс мундаг газруудаас сурсан юмнуудаа ингээ эх орныхаа баг дээр ингэж гаргачаад ингээ авчиж байгаа. Та нар мэдчихэж байгаа бах тийм ээ. Жишээлх юм Тоттенхэм гэдэг Английн багуудыг тэрний одоо ахлагчаар нь сүүн гэдэг өмнөд Солонгосын тамирчин тоглолт тийм ээ. За тэр сүүний хувьд тэгэхээр яаж юм гэхэлэр одоо Солонгосын нэрийг гаргаж штэ. Гэтэл нөгөө одоо дэлхийн аваргаар болсон Японы баг маш сайн тоглосон штэ тийм ээ. Гэтэл тэр Японы тэр тоглолтын дарааг бол маш олон хөлбөмбөгийн тамирчдыг одоо энэ том лигүүдэд авсан байхгүй юу. Тэрний жишээ нөх юм бол Ливерпулд одоо тоглож байгаа тамирчин байна. За бусад клубүүдэд зөндөө олон японочууд тоглоод ирсэн байна. Тэр юу вэ гэвэл одоо Япон бол Азиа хөлбөмбөрөөр дийлдэхэ болж ийн гэсэн үг. Яг л тэр шилдэг багуудаас буцаж ирээд дэлхийн аврагт одоо Японд ингээд баг болоод орохлоор Азид бол Японыг дийлэх юуг баггүй болж баг болтугай болж ийн гэсэн үг шүү дээ тийм ээ. Гэх мэтчлэнгийн тэгэхээр энэ одоо шилдэг газруудад шилдэгүүдээ явуулаад буцаж ирэхэд нь ингэж үр шимийн ингэж хүрчдэг ийм одоо ялангуяа спортч төр ийм гоё жишээг бол байгаад байна. За жишээлх юм бол за би дараа нэг юм би хэлье гэж бодож ирсэн юу гэж хэлье гэхээр тий одоо би биатлон гэдэг те одоо биатлоны тэмцээнийг үздэг бол та нар мэдж байгаа. Германы тамирчид байна, Италичууд байна, Францууд байна. За тэгээд Америкийн тамирчид гэдэг ийм тамирчид яадаг гэхээр одоо өвлийн уйлар эхлэнгүүт ерөөсөө л нориогуудтай хамтраал ингээл тасаа сургалтаа хийгээ явчихж байгаа харагдчихий. За тэгэхээр тэр юу харуулж байна гэхэлэр энэ маш их юм юу өөр бие биенээсээ суралцдаг байх юм л те. Тэгэхээр энэ уйггүй хөдөлмөртэй мэрэгжлийн байна, уйггүй хөдөлмөр одон медаль авна. За тэгээд дэлхийд нэрийн гаргана гэдэг тэрийг дагаад маш их мөнгө те санхүүжилт орж ирж байгаа. Тэгэхээр тэр реклам байна. За бусад бүх юмнуудаас ингээд мөнгө төгрөг орлого олоод өнөөдөр энд тамирчид гэх юм бол дэлхийн алдартай тэр тамирчид том хаустай тий том гоё машин унсан спонсорууд ихтэй тий ингэж яадаг байхгүй юу юу яадаг за нэг хэрэг гоолоод байна оолол яасан болтой өөрчлөлт болооцолтой тахшгүй за тэгээд иймэрхүү байдлаар ингэж бэлтгэдэд ирж байна. Тэгээд би энэ цаана юу гэж хэлэх гээд байгаа гэхээр манай Монголд одоо яг үндсэндээ гэвэл нийтийн биеийн тамир гэдэг юм бол үнэхээр хаягдсан тий. Зөвхөн хитгэн одоо спортын одоо клубүүд за тэгээд юу гэдэг нэг одоо фитнесийн тийм л юм дээр ингэж тогтнож байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол үнэхээр харамсалтай. Тэгээд спортын одоо заалгүй, спортын гаднаа тоглох талбайгүй за ингээд хүүхдийг яах цэцэрлэгүүд нь спортын одоо тийм тэмцээн юуны талбай байхгүй тийм тоглох хүүхдүүд тоглох талбай байхгүй за дотроо бүх өрөөнүүд нь бүр ингээд чихэлтчихсэн ямар ч одоо тэр багш нар ч гэдэг юм уу эсвэл одоо тэр сургуулийн юунууд нь ингээд биеийн тамир тэр юуны талаар хичнээн мэдлэгтэй байсан ч гэсэн тэрийг хийх боломж нөхцөл нь байхгүй учраас ингээд багаасаа бие барилдрын хөгжлийн үед ингээд сулдаад өвчлөмтгөө байгаль орчиндөө дасан зохицох нь муутай тийм ээ. Тэгэл ерөөсөө гэр цэцэрлэг битүү газараас битүү газар хооронд ингэж яваад идэх тийм. Тэгэхээр иймэрхүү нөхцөл байдал үүсэж байгаа юм шиг санагдаад идэх. Тэгэхээр манай Монгол иргэдэг бол эрүүл Монгол хүн тийм ухаантай Монгол хүн л аварна. Тэгэхээр хүн ер нь ухаантай одоо эрдэм мэдлэгтэй байхын тулд хамгийн гол юм нь хүн эрүүл бэжэж тийм биений өвдөхгүй эрүүл чирэг бэжэж тэр хүний ухаан сайн ажиллана л гэсэн үг тийм ээ гэж би бодоод идэг. Тэгэхээр энэ дээр их сайн анхаарасай гэж би ингэж боддتي. Ер нь нэг босон болоогүй цементийн барьж яхаар одоо тэр стандарт гэдэг юм ясаахан хангаад өгчүүл нэр манай Монгол хүмүүс бол хинээс тутахгүй ийм одоо чадвартай ийм мундаг гэж надад ингэ санагддаг. Тэгээд одоо хизээ төр засаг анхаарч хизээ яах юм бол гээл одоо ингэ бодож итэл манайс үеч одоо өнгөрлөө тоо.
Тэгээд одоо залуучууд бас дуу хоолойгоо энэ дэр гаргаасаа гэж ингэж би бодтыг. За ингээд бас баахан жоохон өгөлчгүй яв тий. Ингээд подкастаа дуусгая. Би жоохон сууж амарлаа сая алхаад явсан чинь нөгөө салхихтай учраас жоохон чимээ гарах шинжтэй. Тэгэхээр ингээд юмаа хийж чадахгүй байлаа. За түр баяртай. Та нарт эрүүл энхийг хүсье.